Монгол Улсын ерөнхийлөгчөнд дэргэдэх иргэний танхимд баялагын засаглал хэлэлцүүлгийг Конрад Аденауер сан хөгжил ардчлал төрийн бас байгууллагын санаачлагаар зохион байгууллаа. Өнөөдөр бид байгалийн баялагын зөв хуваарлалт гэдгийг бэлэн мөнгө тараах гэж ойлгосоор өдийг хүрсэн үеийн засгийн газар энэ алдааг давтсаар ирсэн юм а. Харин өнөөдөр үүнийг зогсоох ёстой гэж Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх алтуугийг хэлсэн үгэндээ дурдлаа. Монголчуудын байгалийн баялаг бол 3 сая хүнийх биш. Маш цөөхөн хүний эрх мэдлийн арга хэрэгслүүдээр олж авсан ийм юм болж хувирчих. Энэ одоо нууц биш болсон. Энийг яаж хийж яах вэ гэхээр бидний хамгийн түрүү хийсэн нэг алдаа засах ёстой. Засч л байгаа л да, засах гэж оролдож л байгаа үеийн засгийн газар тэгсэн ч бас шийдэж чаддаг байгаа юм бол лицензийн асуудал. Сүүлдээ баялагийг ашиглана гэдэг маань баялагийг өмчлөх асуудал болж өгч байгаа. Одоо энэ дээр та бүхэн тогтож, бид бүхэн тогтож, монголчууд болоод одоо гадна дотны бас нэлээд юм мэддэг хүмүүсийг авчирч энэ дээр ойлголттой нэгтгэх шаардлага гарсан. Баялагын зөв засаглал гэж тэгвэл чухам юу хэлэх вэ? Бид цаашид юунд анхаарч баялагын зөв хуваарлалтыг хийх ёстой вэ гэдэг дээр мэргэжлийн холбоод ийм дүгнэлтийг өгч байна. Баялагын засаглалын хувьд тулгамдаад байгаа нэг намрын асуудал бол консенсус буйлдын буюу энэ ойлголцол хийх асуудал байна гэж ингэж харагдаж байгаа. Энийг нэн түргэн хэлмээр байна. Энэ ойлголцлыгоо нийт одоо энэ байгалийн баялагтай улсын иргэдийн түвшинд ойлголцол хамгийн чухал байна гэдгийг эхэнд нь хэлмээр байна. За дараагаар нь энэ уулуурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бас энэ баялагын олборлох үйл ажиллагаанд оролцоо түүнтэй холбоотой асуудлуудаа ойлгох энэ асуудал их чухал байна. За эцэст нь улс төрийн шийдвэр гаргах түвшинд энэ баялагын засаглалын асуудлаа зөв ойлгох энэ асуудал их чухал байна гэж ингэж харагдаж байгаа. Бид байгалийн баялагаа ашиглахдаа зөвхөн тухайн баялаг буй нутгийн иргэдтэй зөвшөлтсөлд хүрч чадвал болсон гэж дүгнэдэг. Гэтэл томоохон байгалийн баялаг бүхий ордоо ашиглахдаа ард түмний дунд энэ талаар нэгдсэн ойлголт өгдөггүй. Нэг хэсэг нь байгаль орчин сүйтгэгдэж байна гэж үзэхээс эхлээд маш их эсэргүүцэлтэй тулдаг. За энэ мэт олон асуудал бий. Иймээс баялагын засаглал гэдэг ойлголтыг энэ удаагийн хэлэлцүүлгээр яриад өнгөрөх бус цаашаад мэргэжлийн холбоодыг хамруулж өргөн цар хүрээнд авч үзэх ёстой гэдэгт хэлэлцүүлэгт оролцогсоод санал нэгдсэн юм а.